Урлаг бол сэтгэлд хүрсэн хэр буртгийг угаан ариутгагч Тэнгэрийн ус юм. Сайн муу, хар цагаан, хайр харуусал, алдаа оноо, амьдрал бүхэл, эхэн ба эцэс. Энэ бүх жаргал зовлон, эргэлтгүй мөнх ба мөнх бус. Хүний амьдралын бүхий л игээтэй хийгээд бүүдгэр талыг урлаг хэмээх тайлагдаж онцгой мэт ертөнц өөртөө агуулж буй. Өнгө гэрэл их шиг хөгийг танд мэдрүүлэх долгион. Их дэлхий радио 107. Урлаг ба ертөнц. Урлаг ба ертөнц. Хүний философи гэж байна. Ер нь хүний тухай психологч их сонирхоо. Тэгээд эндээс үл ер нь миний энэ үр хөврөл хүн гэдэг тэр ветход Фройдыг сонирхдаг ч юм уу тэр ингээл яаж. Тэрнээс эхлээл ингээд зам эхлэнгүүд анхны миний бүтээлүүл модон дор зогсож байгаа нэг эмэгтэй тийм ээ. Одоо ертөнцийн эхлэл ч юм уу Эва ч юм уу одоо тийм ээ. Яг тэр Библийн Эва биш л дээ зөвхөн эмэгтэй хүний тэгээд тийм сэдвээс эхэлж би анхны бүтээлийг ингэж эхэлчихсэн. Сайн байцгаана уу их мөндөд сонсогчдоо. Их дэлхийн радио та бүхэндээ урлаг ба ертөнц хэмээх шинэ нэвтрүүлгийг бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн энэхүү нэвтрүүлгээрээ олон нийтийн дунд урлагийн боловсролыг дээшлүүлэх болоод урлагийн салбарт хүчин цэцгэж байгаа уран бүтээлчдийг өргөн оролцуул ярилцах болно. Манай энэхүү нэвтрүүлгийн анхны зочноор Монгол Улсын төрийн соёр холд ардын зураач Үржингийн Ядам Сүрэнгийн Зээ охин Дөрсөлх урлагийн анима сургуулийн захирал зураач Булганыг өргөн оролцуулаад байгаа юм а. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Бид бүхний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань оролцох болсонд баярлалаа. За сайн байцгаана уу. Тэгээ хоёулаа яриагаа таны сүүлийн үе уран бүтээл болоод хийж буй ажлуудаас та нэхэлвэл сүүлийн үед юу н ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ? За тэгэхээр уран бүтээлчийн одоо өдөр гэдэг бол мэдээж айгүй үүмэнтэй, маш их хөдөлгөөнтэй, одоо зүгээр суудгуул улсууд байдаг. Уран бүтээлчүүд бол одоо өдөр шөнө мэдэгддэггүй, шөнөж ажиллаж идэг, өдөр нь ч гэсэн цагаа үрж идэг тийм ээ. Тийм хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд миний одоо ойрын сууж байгаа бол мэдээ шинэ үсгэсэндээ бэлтжээд тухайн 11 сард бол би үсгэслэн төлөвлөсөн байгаа болоод миний одоо 11 дэх үсгэслэн байгаа. Би даасан. Тэгээд 11 дэх үсгэслэндээ нэлийн том үсгэслэнгийн шийд гаргаад тэгээд инсталляцтай тийм том үсгэслэн байгаа болохоор бол нэлийн олон бүтээл хийн өөр өвөр мөц санаануудыг хийнэ гэл бэлтгэж байна. Тэгээд зам бол их өөр бүтээлтэй байдаг үедээ миний хувьд бол ядуу зуны гой өдрүүд би юу н халуун дурыг их дуртай болохоор тийм ээ 100 халуунд их юм хийдэг. За таныг ардын зураач Ядам Сүрэнгийн Зээ охин гэдэг талаас нь сонсогчд маань мэдж байгаа. Яг хувь хүн талаасаа зураач болгон ямар хүн хувь хүн талаасаа ойлгуулвал за яг хитрхи одоо өөрийгөө өчүүлж үжиглсэн ч байж болж магадгүй ерөнхийдөө бол өөрийгөө би танин мэдэх замд л ингээ явж байна. Уран бүтээлч гэдэг чинь цаг үргэлж цаг ямагт өөрийгөө таних гэж л явдаг байгаа. Тэгээд хамгийн сонин нэг үл яг хуу багаасаа бол би энэ номон дунд одоо өвгийнхэн урлагийн бүтээлийн дунд өвгийнхэн яриан дунд тийм ээ уран бүтээлч гэр бүлийн дунд өссөн болохоор бас одоо намайг бүрдүүлсэн бий болгосон өнөөдрийн болгон би гэдэг юмыг бол сууринууд мэдээж миний өвөө ижи маань тавьж өгсөн. Тэгээд би өөрөө хинбэ гэдэг үг л би өөртөө дандаа асуулт тавьдаг тийм ээ. Ер нь өөрийгөө альж талаас өөрийгөө харах гэж үзсэн. Заримдаа ширүүн дошгон тийм ээ, заримдаа болохоор романтик одоо зөөлөнч гэдэг юм уу, гэдэг юм уу. Зураач хүн ер нь ямар байх ёстой гэдгийг би бүр багаасаа боддог гэсэн. Одоо намайг тойрч ирсэн усуд бүгдээрээ зураач нар байсан шүү дээ. Тийм болохоор Үржний ах маань нэг өвөр мөц хурц характертай, эгч маань нэг характертай, ээж маань нэг өөрөөр зөөлөн уян дуугай те. Дуурай ээж маань хөдөлмөрлж идэг. Өвөө маань өглөө дүлгөөхөн зөөлөн. Тэгэхээр
Миний хувьд бол зураач эмэгтэй гэдэг чинь бас эмэгтэй гэдэг чинь онцлог шүү дээ. Бурханаас өгсөн энэ авьяас гэдэг ч юм уу эсвэл тэр мэдрэмжийг явандаа яаж авч явах вэ? Тэгээд өөрөө энэ яг зураач болох зам гэдэг. Би бол их хөгжим сонирхдаг хүн. Би бол дуулдаг байсан, тодорхой хэмжээний төгөлдөр оролцдог ч юм уу. Гэхдээ би ягаад чинь зураач хүний замыг багасаа сонгож аваад их багасаа шүү дээ. Ерөнхийдөө 4-р 5-р ангид байхдаа бол ер нь одоо энэ замаас хазаахгүй гэж л шийдэжсэн. Тэгээд 6-р ангид бол би яг шийдсэн. Тэгэхээр би бол ер нь шулуухан, шийдэмгий, хатуу, ширүүн тийм ээ. Тэгээ ер нь бол өөрийгөө одоо эрч хүчтэй л гэж боддог. Ихийг бүтээ тодорхой хэмжээний миний замл өгцсөн зам тийм миний үүрж байгаа загалмайч гэж байж болно. Миний үүрж байгаа зам бол энэ л байгаа. Тэгээд өөр юм руу орчий гэдэг ч юм уу, өөр замаар явчих гэж ер нь боддоггүй. Таны хүүхэд ахуйнаас хэрхэн өнгөрсөн? Тэгээд анх ер нь яагаад зураач болъё гэдэг бодол төрж байв? Таны багын дурсамжууд ер нь бол өвөө эмээтэйг их холбоотой энэ талаараа бас дурдахгүй юу? Мэдээж миний ер нь намайг тойрж исэн орчин гэдэг бол айгүй чухал. Тэр чигээрээ намайг бүрдүүлсэн гэж бодож байгаа. Тэгэхээр би өөрхийн хүүхэд насаа ингээд тодорхойлохлороо зүгээр өөрөө их боддог байхгүй. Би ямар жаргалтай өсч юу гэж. Тэр жаргал нь миний одоо өмсөж исэн, идэж исэн зүйлээс ганцхан бүрдээгүй. Намайг тойрж исэн тэр чигээрээ оюуны элит аавар тийм ээ. Надад уншуулдаг ном, надад ярьдаг үлгэр, намайг тойрдог байгаль тийм ээ. Мэжитэйгээ явж исэн уул хад, цэцэг навч, өвөгийн ярьж исэн дурсамжууд, өвөгийн ярьж исэн сургаалууд энэ бүх юм энэ л надад асар их нөлөөсөн. Тэр чигээр одоо урлагийн хүнийг бүрдүүлдэг. Жишээл урлагийн хүн зүгээр мэдлэггүй байжээж, хоосон байжээж юм зураг зурна гэдэг ч юм уу, хөгжим тоглоно гэдгийг би бол итгэдэггүй. Тэгээ заавал ямар нэгэн үндэс байжээж, ямар нэг базик гэж ярьдаг, ямар нэгэн суур байжээж хүн цаашдаа урлагт бол мөрөө гаргаж чаддаг гэж боддог. Тэгэхээр хүүхэд насыг бол миний хамгийн романтикэлдэг нас, хамгийн жаргалтай нас гэж юмыг одоо танин мэдэж байгаа тийм. Намайг булган гэдэг хинбэ гэдгийг бол тэр цагаас л бүрдүүлсэн. Ер нь яг хэдэн настайдаа зураач болъё шийдвэр гаргаад тэргүүлдэ мэдэгдчихэв. Би их зурах дуртай байсан бол би одоо ч санаж байдаг. Би 3 настай зурж яснаас сандаг, 4 настай зурж яснаас сандаг. Мэдээж тэр 24 өнгийн Урсын гоё харандаа авч өгчээ, бодог авч өгчээснийг үргэлж мартдаггүй өвөө ижи маань ингээл авч өгд. Өрөөлж ил миний өглөө босоод зураг зурж яснаа л дандаа мартдаг. Одоо би бүх зургнуудаа хадгалсан байдаг. 2 настай зурж ясан зураг маань ч гэсэн одоо миний ээж хадгалсан л байдаг. Тэгэл цааш 10 настай, 9 настай, 11 настай ингээд бүх насныхаа зургуудыг хадгалсан байдаг. Тэгээд яг миний шийдвэр гарсан гэвэл би бас нэг гоё номон тайртай тийм. Livingstone-ы одоо Микеланжелогийн тухай номыг уншаад би бас Орсын нэг одоо Дима гэдэг нэг тийм ээ одоо тэр гоё зур багасаа зурж исэн тэр хүүгийн тухай бас эмгэнэлтэд төгссөн хүү байхгүй тийм нас орцсон академид төгсч чадаагүй их авьяастай хүү тэр хоёр номыг л би одоо уншаад за бистэ энэ миний яг зам юм байна гэж бас надад эргэлзээ надад биш магадгүй манай ээжийн хүсэж ирсэн ч юм уу бас хөгжмөр явуулчих гэсэн тийм сонирхол байсан л да. Тэнгүүтээ би төгөлдөр их дуртай мөртлөө дуулах их дуртай мөртлөө миний яг бол замбал. За тэр бол хобби те. Тэр үед хобби гэж үг байгаагүй л те. Тэгтээ би өөр сонирх. За тэрийг бол би яах вэ? Чөлөө цагаараа зурх бол үрдээсээ би бүр зургахгүй байж чадахгүй гэдэг бол би ер нь бол 6 дахь ангид шийдсэн байхгүй. Тэгэл би мэдээж яшч эхэлсэн. Одоо гэрийнхэнтэйгээ яриад ихчтэй би дүрслэгт орох уу гэж хаад манай өвөө их тэмсэн байхгүй. Тэгтээ нэг юм хэлжсэн надад минийхөө хатуу зам шүү. Хэцүү зам шүү. Тэгээд яг чи сайн бодоорой шийдвэрээ гаргаж. Тэгэд би яг шийдээд манай одоо туяа ихч маань зураач туяа ихч маань ч одоо талиагач болсон маш ширүүн шийдэмгий тийм эмхтэй байсан байхгүй. Анимаа сургуульд ч гэсэн олон жил соёл урлагийн сургууль дүрслэх урлагт их олон жил багшилсан хүн байгаа. Тэгтээ тэр ихч маань бас надад асар их нөлөөлж. За тэгээд мэдээж надад их нөлөөсөн үрчнэ. Надад олон юм хэлж байгаагүй мөртлөө өөрийнх нь үйлдэл тэр шүн унтдаггүй юмаа үргэлж хийжээ тэр гарны зураас би бүр моник болох юмсан гэж боддог байсан шүү дээ. Ямар ч охин гараа гоё болгоё гэж бодож идэл би үл өвгийнхаа тэг өршнийхын гарыг хараад ямар гоё хуруутай юм бэ. Моницсан ингээ юм зураад моничихсан мухар болчихсон тийм хуруу гоё санагдаад байдаг гэсэн байхгүй. Ягаад ч зураач хүний гар тийм л байх ёстой юм шиг. Одоо тэр орчин тэр хүмүүс би бол одоо маш их талархаж явдаг. Зээш одоо талархаж дуусахгүй. Яг л өнөөдрийн миний явж байгаа ч гэдэг юм уу болгон хэмбэ гэдгийг бол тэд нар л бүрдүүлж өгсөн. 6 дугаар анги гэхэр чинь бүр 13
13 4 настай. Тий, ерөнхийдөө 13 настай байхад бол би аль хэдийн шийдсэн байсан. Тэгээд дотроо магадгүй би бас тэр социализмын үед мэдэрч их даруухан байлаа шүү дээ. Бас хамаагүй ижи нартайгаа өвөө нартайгаа тийм юм ярихгүй байсан ч гэсэн тэмдэглэлийн дэвтэр надад байгаа байхгүй 13 насны тэмдэглэлийн дэвтэр байгаа 15 тэн дээр би маш их романтикэлж бичсэн байгаа зургийнхын талаар тэгээд би мартчихжээ штэ мэдээж 13 насаа тэгэнгүүтээ эргэж уншаад инээ түрээтэй тахгүй юу ч их шийдэмгий юу ч их зоригтой байсан гэж тэгэхээр тэр бүрдэх нас гэдэг маань тэр үедээ л байсан ба. Уран бүтээлч хүний хувьд эзэмшсэн мэрэгжил олж авсан боловсрол гэдэг бол хамгийн үнцэнтэй зүйл гэдэг баг. Хамгийн анхны багш танд одоо уран зургийн брахан суур зааж өгсөн хүн гэвэл ямар хүн гэдэг? Яг би уран зургийн суур гэд ер нь дүрслэх урлагийн суурийг бол мэдээж дүрслэх урлагийн сургуультай л тавиулсан. Зүгээр мэдээж одоо анхныхаа гэр бүл нэлтэй. Гэр бүл маань бол асар их нөлөөлсөн. Тэнд ч натюрморт тавиал, тэнд ч байгаль зураал, тэнд ч гэсэн зохиомж хийгээд өвөөгийнхаа зурж байгаа зургийг чараал, заримдаа хуулбар хийгээл янз янзын юм хийхлээр эднэр үл мэдээж бүрдүүлж байгаа. Гэхдээ яг школ эзэмшүүлнэ гэж ярьдаг тийм ээ. Одоо яг дүрслэх урлагийн суурийг бол би оюуны багштай тавиулсан л да. Манай одоо талигач болсон оюуны багш бол одоо үнэхээр урлагийн одоо дүрслэх урлагийн эмэгтэйчүүдээс бол мастер хүн тийм болохоор наад зохион усан будгийг бол оюуны багш эзэмшүүлсэн. Оюуны багш надад их үнэтэй сургаал хэлжсэн тийм ээ. Тэгээд оюуны багшийн дэргэд манай багш бол их даруй төлөв хүн байсан шүү дээ. Тэгтээ их олон далан үг байхгүй мөртлөө маа гоё болчихно гэл. Тэгээ тэр үг нь ихтэй хэрвээ гоё болж ийн гэвэл айгүй их гоё махтуулж байгаа юм шиг болоод тэгэл үнэхээр тэргээрээ ирч хүч авдаг тийм ээ. Дүн мөн дээр бол их хатуу байсан. Гэхдээ юу л ингэж уран зургийн суурийг бол би дүрслэг тавиулаад тэгээ мэдээж энэ суур маань бол их том суур. Энийг бол одоо багтахгүй манай хуучны дүрслэг гэдэг бол том суур байсан. Тэгээ би олон багш нартай би бол энэ амьдралд бол маш олон багш нар надад өнөөс би бол рэпинг төгссөн шүү дээ. Рэпинний одоо хуучин бол акцем гэжээс одоо бол яг институт рэпинэ олчихсан байгаа. Тэгээ рэпиний сургууль их гоё. Миний төсөөлөл бол яг их гоё. Би анх очиж байхдаа бол мэдээж жоохон одооны охтууд бол мэдээж 18-та 17-та ж одоо том болдог бол тэр үед бол 19 20 нас гэдэг үл тэ 21 нас гэдэг үл бидэртэй л их жоохон санагдаад сфинксийн гадаа их уйлдаг байж гэрээ санаалтай. Тэгээд ер нь орос школ бол би шаардлага өндөртэй гэж одоо хардаг. Би бол одоо ерөнхийдөө энэ сургалтаас илүү оюунлагч байдаг юм уу? Илүү одоо сонгодог. Ер нь орсуудын ямарваа нэг сургалт школ гэдэг бол өөрөө аюу олон 100 жилтэй байхгүй юу? Тийм болоод би одоо анимагаа ч гэсэн ер нь рэпиний академийн суурьаар байлгая гэж боддог. Мэдээж чөлөөтэй одоо ч бас нийгэм 21-р зуунд орцсон байсан ч гэсэн гэхдээ урлагийн суурийг бол ерөнхийдөө академийн суурьаар эхлүүл зүйтэй юм л гэж би хувьдаа бодож явдаг л да. Тийм болохоор мэдээж яг урлагийн гэр бүл гэдэг үл тэр рэпинд бол тимч сонирн биш байсан бах л да. Бүгдээрээ л янз янзын гэр бүлүүд ирж лээсэн магадгүй чих одоо зөвхөн бас оюутантай сургууль биш болохоор тухайн үедээ миний өөрөө урлагт хандаж байгаа хандлага маань өөрөө магадгүй нөлөөлж одоо би бол багштай их таалагдах гэж хичээжсэн одоо тийм нэг ухаантай царайлгаал тэгэл яг хуу янз янзын философтер бол таслахгүй юм бүгдийн л ингээл яахга битээр маргалддаг ч байсан. Тэгээд багш намаа үнэлдэггүйсэн. Тэгээд сүүлдээ намайг бас зураач юм гэж мэдээд чи ийм байсан юм уу тэгвэл чамтай өөр ярина гэж нэг ярьж ирсэн. Тэгээд тэрнээс хойш багш нартай ярьдаг болсон шүү дээ. Боллоо даадаг байсан дүрслэгч гэсэн их ачаалттай байсан. Гэтэл урлаг судлалын анги гэдэг бол асар их ачаал юм байна. Зүгээр нэг зураг зурхаас гадна жишээ ном уншин, чи маш их юм бичин, маш их юм судлан тий. Ер нь өдөр шөнө гэж байхгүй. Тэр үеэс эхлээл би нойр гүдэж эхэлсэн. Ер нь шөнө унтахгүй тийм зам руу орж эхэлсэн шүү дээ. Рэпин бол надад их юмсан. Ялангуяа би ганцхан тэр дундаас тэр олон багш нараас хамгийн их баярлж миний одоо ертөнцийг бүрэлдүүлж өгсөн бол Смирнов багш байдаг тий. Миний багш өөрөө их хатуу бит хоёр аминжилж их ярьдаг, философи их ярьдаг, урлагийн суурийг их ярьдаг. Одооны өнөөдөр би хичээл заагаад өнөөдөр урлагийн суурийг би анимад орж байгаа гэх бол би энэ Смирнов багшийн л ач. Тийм болохоор урлаг гэдэг чинь их том зүйл ганцхан зураасаас бүрддэг биш, ганцхан өнөөдөр гарын ураас биш. Энэ бол сэтгэл санаа, сэтгэхүй тийм ээ, өргөн далайц одоо мэдлэг бүх юм орж байгаа. Тэгжиж хүн бүрдэн штэ урлагийн хүн гэдэг чинь. Одоо ч гэсэн би эдгээр жил охиноороо холбоо бариулсан тийм мэдсэрүүн сайхан юмаа заагаал явж илээ. Тэгээ мэдээж одоо бол настай 80 хүрсэн л багш байгаа. Тэгтээ
ундаг хүн баа би өөр бэлэг дамжуулсан. Тэгээ одоо намайг санахгүй л ах л та тэр үеийн тэр олон оюутнууд нь хэнийг гөхөө. Тэгэхдээ би бол багшаагаа л хийж мартахгүй л дээ. Би ч их олон багштай байсан тэгээ. Бага нас таны оюутан насны хамгийн тийм мартагддаг хөгжилтэй дурсамжуудаас амар олон штэ ерөнхийдөө. Яг миний одоо мартагддаггүй дурсамж бол мэдээж би уул хадар их явдаг гэсэн ба. Тэгээд их онгонд их орж исэн ба. Тэгэхээр яагаад гэвэл би яагаад ч өөрийгөө тийм зоригтой эн чин бүсгүй гэж өөрийгөө жоохносоо төсөөлдөг багаасаа. Яагаад гэвэл уусаа Фенимор Купераас ахуулаад Майнрида уншицсан тэр үед нөгөө Индиан гэл төсөөлцсөн. Тэгээд уул хадар найрамдлынхаа уул хадаг асхыг бол дуусгадаг. Тэгээд яг одоо жишээлбэл би этюд хийж ийн гээл дүрслэгтэл байсан л да. Дөнгөж 1-р курсын одоо 100 төгсчөөл уул руу гараад их хол явна штэ тийм. Дээр уулан дээр гараад тэгтэл охтууд байтгай хөвгүүд одоо жишээл этюдний гүрчэл ганцаар ууланд явж байхлаар хүмүүс чинь нэг юм мэдрэл муутай л гэж хард юм ш. Тэгэл уул руу яваад ус нь бохирчхаа доошоо гүүгээл голоос ус аваад сольчоод дахиад дээшээ гүүгээд тэгсэн чинь тэрийг найрамдлахууч одоо баян гол штэ найрамдлын цагдаа сэргийлэх постоос харж исэн юм аа. Тэгээ намайг бүр одоо шалгаж исэн. Энэ мэдрэл муутай юм дээшээ доошоо гүгээд ингээд шар устай юм дээшээ доошоо гүгээд. Тэгээ би над дээр бүр конвой гэж ярьдаг шүү дээ. Цагдаа цэргүүд орж ирж ингээд намайг шалгаж исэн л та. Тэгээ яг сүүлдээ өөгүй би дүрслэгийн оюутан байгаа зураг зурж исэн чинь за гэж ямар сони тэр хол уулан дээр суучаад тэ ной бодон дотор ганц юм бихтэй тэгээл дурандаал дээшээ доош ягаад. Тэгээ бүр морьтой цэрэг явуулж ингэж шалгуулж исэн тийм байдаг. Ер нь гих мэтийн дандаа нь бол ой моттой холбоотой их хөгжилтэй юмнууд байдаг байхгүй юу? Этюдникөө үрээд явж. Та багасаа одоо ингээд зурж исэн зургуудаа сандаг гэж цуглуулдаг гэж зураач болох шийдвэрийг 6 дугаар ангидаа гаргасан гэдэг чинь тэгвэл бүр хамгийн анхны яг уран бүтээл гэж нэрлэхээр бүтээлээ хизээ хийж зурж яг хүн анхныхаа бүтээлийг ер нь ямарваа нэг одоо дүрслэх урлагийн сургууль гэдэг ч юм уу одоо сургуулиа дүргэж явахдаа одоо бид нар чинь диплом хамгаалж ийн гэдэг бол анхны бүтээл болдог шүү дээ. Дүрслэх урлагт би 4 жилийн дотор би юу хийсэн бэ? Тэрнийхээ үр дүнг харах гад би бол одоо дүрслэхийнхээ анхны бүтээл гэж би бодож исэн л та. Тэгэл яг миний сэтгэл санаанд таарсан байгаагүй тийм ээ. Гэтэл манай өвөөгийн 80 жилийн одоо болоод урчуудын хорооны дэрэгдэх галерейд л мэдээж өвөөгийн үцгслэн гарч яхад бүх манай гэр бүлийнхэн хамаарч исэн. Гэтэл одоо намайг бацаан одоо би бол нусгаал бацаан шүү дээ. 4-р курсын тэр үедээ бол одоо тийм зоригч байхгүй шүү дээ. Эднэртэй хамт ингэж зураг. Тэгээ миний одоо анхны ажлуудыг тавингууд тэгээд бүтээл гэж ярингууд би өнгөрч исэн юм аа тийм. Дотроо л доо гаднаа бол хинт хэлэхөө гэхдээ ч одоо булган гэж хүн өнөөдөр ингээд байцаа шиг юм мангараараа байж байгаад эвцэлцэслэн данх ингээд ийм томчуултаа оролцуулчлаа гэдэг. Би энэ тэгж бардаж ингээд дотроо их ингээд огшиж юу гэдгийг тийм их л өнгөрч исэн л та. Тэгтээ яг энийг хамаагүй хэлж болохгүй. Тэгтэл хүн болгонд хэлмээр санагдал би эднэртэй зэрэгсэж байгаа. Тэгэхэд би одоо яг би хинбэ гэдгүүл мэдээж бүрдсэн байгаагүй шүү дээ. Энэ үл зүгээр миний сургалтын ажлууд одоо ерөнхийд цаанаасаа одоо социализмын үед байсан шаардлагууд ч юм уу тэгж би бүтээлд оруулж гэтэл миний дотор философи гэдэг ч юм уу би бол маш их юм уншдаг хүүхдээсэн. Би маш их юм судалдаг өөрийн хэмжээндээ. Тэгээд би одоо ямар сэдв рүү орох вэ гэд мэдээж айгуу тулж байгаа. Сургуулиа төгсчөөл ингээл хүн чинь янз янзын сэдв рүү харзаагаал зарим морь зурдаг, зарим нь одоо юу ч үдний тухайн үедээ тракторач зурдаг юм уу, малчингаач зурдаг юм. Гэтэл би нэг л гоё тийм өвөр мөц юм руу ормоор байсан. Тэгтээ хүчээр болохгүй. Миний сонирхож байсан юм бол ер нь хүний тухай байсан. Ер нь хүн гэж юу юм? Тэгээ би өөрөө тухайлан эмэгтэй хүн шүү болоогүй, эмэгтэй хүүхэд гаргаж үзээгүй. Гэхдээ би хүүхэд яаж бүрддэг юм бол гэж их сонирхож байсан л та. Хүмүүс уран бүтээлээр яг юуг ойлгохыг зорддог вэ? Тэгэхээр юу ойлгохыг зорихоос гадна би ертөнцийн юуг нь ойлгож байна гэдэг л бахалдаа уран бүтээлч хүнийд энэ одоо дохио ч юм уу энэ мессеж ч юм уу энэ философи нь хүмүүс тусдаг байж магадгүй. Ягаад бол би энэ ертөнцийг нэг өнцгөөс харна шүү дээ. Өөр хүн бол нэг өөр өнцгөөс харна. Тэгэхээр намайг одоо энэ булган гэж төршөөд
шаналгаж байгаа, зовоож байгаа, бодолд оруулж байгаа, ямар нэгэн юмыг одоо бясалгаж байгаа, ямар ба энэ орчин тойрон бүхнийг би яаж мэдэрж байгааг л би урлагт тусгадаг тийм ээ. Энэ бол яг миний мод, миний одоо алим, миний юу гэдгийг шаналл, миний өвчин, миний зовлон. Энийг одоо хүн харахтаа яг адилхан надтай одоо сэддэгдэг биш юм а гэхэд энэ зовлонг ойлгодог ч юм уу, энэ шаналтай нэгэсний урсгал нийлдэг тийм ээ. Огтлж чаддаг хүмүүс бол энэ зургийг бол бас ойлгохыг хичээдэг ч юм уу, бас миний өнцгөөс харах гэж үздэг ч гэсэн байх л та. Дээрээ асар их эмоц, асар их бодол, шаналл дунд ингэж бүтчихийдэг болохоор энэ мэдээж хүнд ямар нэгэн хүний төр дотоод сэтгүүд хүрээсэй гэсэн л юм байж. Би зүгээр хүний ажил хуулж зурах ч юм уу, ямар нэгэн өнөөдөр энэ нийгмийн юм зохицуулж би зарыг гэж зурах юм бол шал өөр. А гэтэл хүн чинь өөрийгөө л ойлгуулах гэж байгаа. Одоо надтай хийжил сэтгэж байгаа хүн байна уу гэж одоо шалгах гэж явж байгаа юм шиг байна тий. Тэгээд энэ ертөнцид ганцаардахгүй тулд магадгүй зураач хүн ганцаардмал амьтан. Ягаад бол яг ингээ ижилхэн бодож байгаа хүн олдохгүй болохоор хүн зургаараа ингэж энийг илэрхийлдэг ч юм уу ингэдэг. Тэр гүн рүү н ороосоо. Энэ утга энэ зураасны цаана ч гэдэг юм уу, энэ өнгөний цаана, энэ дүрсний цаана би байгаа шүү. Би булган гэд нуугдсан байгаа. Энийг олоосоо ч гэдэг юм уу. Энэ л миний зорилго болдог байна. Тэгээд тайлах гэж оролддог ч юм уу. Надтай сэтгэлээрээ ч юм уу. Тэр дотоод тэр оюун санаараа нэгддэг хүмүүст их баярлдаг. Би бүгдээр нь таалагдахгүй. Бүх хүмүүс таалагдахыг ч хүсэхгүй. Энэ үл юм байх ёсгүй. Хорвоо чинь ирэн штэ, ирээ миран тийм болохоор янз янзын урсгал чиглэл байгаа. Янз янзын арга байгаа. Бид нар ч гэсэн янз штэ. Энэ зургийг ямар чиглэлээр зурж ийн нэрлэж болох уу? Тэгээд ямар өнгөөр илүү зурх дуртай, ямар бэлэгдлүүдийг хэрэглэх дуртай гэдэг зурганда. Яг би яг Пикассо шиг л үечлэн л тэ. Жишээлбэл би зүгээр шууд хэлдэг гэсэн миний махан үе гэж. Тэр үр хөврөлтэй холбоотой байсан болоод ч би тэгж нэг тийм дүнсгэр тэнд бас миний философи ч юм үзэл бодол би ер нь хүсний дараах их амьдралыг сонирхдаг байсан. Тэгээ залуу байсан бол айцсгүй орно штэ. Одоо бол би тэрийг унших дурггүй. Тэгэл одоо Теодор Бардын номыг ингээл эргүүлээл тэр дотор нь ямар 49 хоногт хүний чиггай бардоо те ямар бард руу ордгийг ингээд тэнгүүтээ тэр ертөнц дотор бас нэг тийм үр хөврөлийн байдаг юм болоо тэрэнд одоо бид нар 49 хоног буцаад бүрдээд хүн болж чаддаг юм болоо гэсэн санаагаар. Тэгэхээр би тэр өнгийг тийм махан өнгөч гэдэг юм уу? Яг часгулаан биш. Тийм ээ. Тийм ягаан бүүсгэр саарал улаантай хоссон тийм өнгөөр миний нэг үе өнгөрцөн. Дараа нь би өнгөртөд би оранж өнгөр орсон. Энэ миний йогтой холбоотой. Би өөрөө ингээд илүү бясалгал руу ороод миний даада багш те миний одоо ганц хайртай багш байгаа тийм байгаа ч одоо байж л байгаа те. Тэр багш маань энд Монголд амьдарч байхад надад бол асар их нөлөө өгсөн. Тэр миний өөрийн одоо бэлгэдлийн өнгөч гэдэг юм уу? Би өөрөө Арслангийн урттай шүү дээ. Миний өнгө бол оранж гэж боддог байхгүй. Тэгэл би байшингаа оранж хийдэг, сургуулаач оранжаар будаал, гэртээ ч гэсэн оранж юм ягаад оранж зүгийг цуглуулаад явдаг юм шүү. Тийм болохоор яг надад ивэл өнгө хувцсанд би оранж хэрэгэлдэг ч гэсэн миний дотор оранж өнгө байдаг. Тэр бол айгүй их аз жаргалын өнгө гэж байгаа, энерги хүчийн өнгө гэж би өөрөө боддог тийм ээ. Унтлагын өрөө ч гэсэн оранж. Тэгэхээр зурганд ямар нэгэн байдлаар тэр элемент орж байгаа. За тэгээд миний чонон хүүхдүүд тэгэхээр бол зайсан саарал хашгирсан одоо саарал хар улаан тийм ерөнхийдөө энэ бол мэдээж энэ траншены амьдралын ядуу хүмүүсийн амьдралын тэр би ямар өнцгөөс харахыг хүссэн гэхээр Монгол ийм болчиход байна шүү дээ л гэж. Магадгүй энийг анзаарч исэн хүмүүс байсан баг, анзаарахгүй ч байсан хүмүүс байсан. Гэхдээ миний уран бүтээлч хүний одоо нүдээр уран бүтээлч хүний одоо яг ямар өнцгөөс харах уу гэдгээ би бол тэр өнгөд л батаж. Би яаж траншийн хүүхдэд уулзж явах би тэр хүүхдийг маш гоё тансаг ягаан мангаан ч юм өөр өнгөөр харж чадахгүй шүү дээ. Мэдээж тэр хүүхдийн амьдралыг сонсоод тэр амьдралныгаа тэр амар хог новшин дотор нь ороод ингээд үзэхлээрэ тэр өвчин шаналд нь орохлоор бол мэдээж жинхэнэ сэтгэлээс л гарч байгаа өнгө шүү дээ. Тэр бол үнэн л байх хэвээр, гурлаг үнэн л байх хэвээр. Худлаа өнгө гэж байхгүй. За тэгээд зөвүүн цаг гэд үцгэслэн тэрний дараах бол мэдээж хүрэн бор. Энэ бол миний одоо манай одоо энэ нүүдэл уламжил намадик одоо энэ нүүдэл уламжил байхгүй болж байгаа. Энэ антиквар гэж байгаа юм тий. Антиквар одоо хуучны юм гэж байгаа юм тий. Өргөдөж үгүй болж байгаа. Одоо Монголын хөврөөд утас шиг ингээ байхгүй болж байгаа.
өнөөдөр ийм гоё одоо нэг үе юм да. Гоё нүдэл гэдэг чинь тийм ээ. Энэ маань байхгүй болж байгаад би их шаналдаг байхгүй юу? Өөрөө нүдэлчин биш ч гэсэн. Гэхдээ энэ уламжил юм дэндүү хямдхан болоод айгүй өнгөц болоод нөгөө нэг юм хөвөрсөн утас шиг болж гад би хүрэн бор өнгөрөө гэдэг шилжиж орсон баг. Миний зургнууд ингээ харж байгаа. Тэгээд нөгөө зураач хүн чи өөрөө бас мэдрэхгүй шүү дээ. Нэмэгдсэн чинь дараа нь өөрөө урлаг судлаачж болчихгоо. Хүндлэнгөөс дүгнэлт хийж байгаа байхгүй юу? Өө нэрийн чи хүн юм болчлаа шүү гэд. Яа тухайн үедээ сэтгэлийн одоо юу гэдгийг тэр гарах гад байгаа юм юу шаардж जैन тэрийг л ингээд өөрөө л нэрэхгүй найруулал гаргана шүү дээ. Тэгээ одоо энэ үцгслэн бол бас их сонь яг би мэдээж үндсэн одоо өнгнөөс урууч чаддаггүй. Миний сэтгэл дотор ягаан өнгө байдаггүй. Хувцсандаа би магадгүй одоо бар би шиг явах үе байсан л баг. Тэгтээ яагаад ч надад тэр натурал байгалийн өнгө хийжээж гоё байдаг байхгүй. Одоо төвд өнгөнүүд байна. Тэг нэг хүрэн улаанч гэдэг юм те. Судрын өнгөнүүд байна. Хуучирсан хувцсны өнгө байна. Тэг ингээд тэр гоё өнгөнүүд л одоо миний сэтгэлийг татаад байдаг. Гэр дотор ч гэсэн одоо өвөгийн цуглуулга гэхдээ ч дандаа антиквар байсан. Энэ нөлөөсөн гэж би гялт цал гэсэн алтан малтан тийм шаргал зүгээр нэг юм хямдхан өнгөнүүдэд бол би нэг дуртай биш. Урлагийг магадгүй маш олон байдлаар тайлбарлаж болох бах. Тэгвэл таны бодлоор урлаг гэдэг нь чухам яг юу юм бэ? Би бол дандаа урлагийг нар шиг төсөөлдөг, гал хүч шиг төсөөлдөг юм байсан. Ер нь урлаг гэж юу вэ? Тэгээ сүүлийн жилүүдэд би ингээд ойлгоод тоглоо. Хүн ер нь ингээд Микеланжелогийн үед сэтгэжсэн болох хүн гэдэг чинь бурхантай их зэрэгцэж, барьцаж явдаг амьт юм бэлээ. Тэгэхээр альва өөрөөсөө гарч исэн юмыг бүтээл болгочих гээд байдаг. Гэтэл одоо урлаг гэдэг чинь юу вэ гэхлээрэ миний л одоо дээд мэдрэмжээр тийм ээ хүний оюунаар гардаг дээд мэдрэмжээр тийм ээ их нарийн зүйл байдаг юм гэдгийг л би ингээд зур мэдэрч байна. Яг одоо жишээлбэл би нэг юм банальны зүгээр нэг урлаг тийм байна гэж хэлэхэд би бол айж байна. Яагаад бол тэгж хэлсэн илэрхийлсэн юм маш их байдаг те. Дэвтэр дүүрэн байгаа тийм ээ. Яг өнөөдөр би өөртөө ингээд дүгнэл хийдэггээд одоо энэ урлаг гэдэг юу юм гэл ганцхан юм ойлгоод байгаа урлагаар өвчлөх хэрэгтэй гэдгийг би ойлгодог тийм ээ. Яагаад бол нэг талаараа урлаг гэдэг бол өвчин. Нэг талаараа бол энэ бол айгүй шаналал. Нэг талаараа энэ нэг зүгээр нэг хүний дотор үүссэн хавдар шиг юм байхгүй. Тэрийг л гаргахгүй бол тийм ээ хүн гэд тесрэггээд идэг, дэлбэрхгээд идэг тийм ээ. Тэгэхээр маш их хүчтэй урлагийн одоо авьяас бурхнаас бий болцсон бол нэг талаараа энэ бол айгүй том золиос юм шиг. Яг бол урлагийн хүн өөр гарц байхгүй. Одоо урлагийн хүн эндээ өөрөө ингэж ороогдож явдаг, утсанд ороогдож байгаа юм шиг тийм ээ. Нэг ёсны авгалтай болдог тэрэн дотор. Тэгээд өөрийнх юм чинь тэрэндээ ороогдоол идэг. Тэгэл юу гарах гээд байгаа эцсийн өөрөө ч ойлгож чадахгүй. Тэгэл нэг ёсны тэр утсыг ч юм уу энэ ороогдсон энэ дамартай утсыг ингээл тайлах гал өөрийгөө ойлгох гол ингээд явж идэг. Тийм болохоор яг өнөөдрийн авдал одоо сэтгэл зүрхэнд байдаг маш их том шаналлын зүйл байна. Гэхдээ энэ шаналлыг бол бас энийг бас зүгээр ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээд асар их том хүч юм байна л гэдэг ч ойлгоо. Тэгээ асар их том хариуцлага. Яг л урлагийн зүйл гэдэг энэ ертөнцийг хөтлж явдаг зүйл. Өнөөдөр хүмүүс урлагийг айгүй хамгийн сүүлд тавиад байгаа байхгүй юу? Ялангуяа манай нийгэмд. Гэтэл урлаг гэдэг маань хүний оюун санааг хөтлж чаддаг. Бүхэл бүтэн нийгэм цивилизацийн хөгжлийг урагшаа явуулдаг зүйл байна. Тэр манайг орхицсан юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр урлагийг л дээдлэх ёстой зүйл. Энэ асар их том бурхнаас өгсөн айгүй их том зам шүү дээ. Тэгээ энийг бол үеийн үед л энийг ойлгож ирсэн хүмүүс үл үеийн үед л энэ хөгжлөл энийг бол мэдчихсэн тийм ээ. Одоо бол ийм тийм уналтын үе л гэж би боддог. Энийг мэдрэхээ байчихсан. Энэ чинь идээр баян биш тийм ээ. Энэ оюунаар баян байж ижил хүн урагшаа явдаг шүү дээ. Тэгэхээр нийгэм цаашд юу болох юм гэдэггүй урлаг өөрөө өнөөдөр уналтанд орсон байгаа л гэж би өөрөө бодсон. Эмэгтэй хүн одоо урлагийн замыг сонгоод зураач болоод явхаа тий янз янзын бэрхшээлүүд бас тулгардаг баг. Магадгүй одоо хүүхдээ яах вэ тий зураг хэдийдэн зурх вэ ч гэдэг юм уу янз янзын бэрхшээлүүдийг та хоёр нь тухайд яаж даван туулдаг вэ? Хүмүүс их ярьдаг л да эмэгтэй хүн болохоор зурх боломжгүй эсвэл хүүхдээ мэдээж тодорхой хэмжээгээр одоо яг одоо
гэр бүл гэдэг утгаараа өнөөдөр одоо юу гэдгийг нөхрийнхээ төлөө явах ч юм уу, хүүхдийнхээ төлөө яваад одоо эмэгтэй хүн хамаг 24 цагаа гэр бүлдээ зорино, урлан тийм байхгүй. Хизээ зориулна, хизээ тэдрийг орхино, хизээ одоо тийм ээ хоолоо хийн, хизээ юм уугаан, хизээ гэдгийг л одоо тэр ухаан, тэр эмэгтэй хүний ухаан л мэднэ, тэр хүний зориг л мэднэ, тэр хүний хүч мэднэ, эрүүл мэнд мэднэ. Яг бол чи шүн одоо бүхэл бүтэн шүн чи суучгаад зураг уран бүтээлээ 8 цагаараа зурчаад өдөр нь хичээлээ заагаад дараа нь хүртээ ч юм уу хүүхдийнхаа тийм ээ хоолоо хийгээд цэцэрлэлд нь хөтлөөд явах гэдэг бол бас асар их хүч хэрэгтэй шүү дээ тийм үстэй. Тэгэхээр яг би нэг өнгөрөөцсөн гэдэг хүүхдүүд маань том болчлоо гэхдээ би магадгүй би өвөөгүй юм их байгаа хөө хүүхдүүдтэй зарим одоо өгөхтэй. Гэхдээ би хатуу нэг өөртөө дүрэн байсан. Би ямар ч одоо уран бүтээлч байсан. Би хүүхдтэй 3 л юм явуулж байгаа. Би цэвэрхэн явуулах хэвээр, хоолтой явуулах хэвээр, би заавал үлгэр ярьчих хэвээр. Би заавал энэ хүүхдийг цэнэглэх хэвээр гэсэн л би 3 дүрэнтэйс. Бус юм бол хамаагүй. Тийм болохоор би ажилтаа шүнж гараад явчин тийм ээ өдөрч ингээл ажилтаа бол яа. Тэгээд бүх юмыг би амжуулах хэвээр гэж байна. Ер нь бас нэг суларч чадахгүй талж гэдэг юм уу өөрийгөө их хүчтэй эмхтэйгээ бодцсон, төсөөлцсөн, мөрөөдцсөн. Гэтэл бас биш л дээ. Уйлдаг заримдаа бол одоо шархалдаг мэдээж. Гэхдээ тийм байх ёстой гэд өөртөө дандаа одоо зориг тавьдаг гэсэн. Тэгжиж амжиж штт. Өнөөдөр ингээд маш их юм хийх амжих хэрэгтэй. Уран бүтээлч хүний амьдрал гэдэг нь дандаа юм хийж идэг. Дандаа миний одоо өөрийн гэсэн бэлэгдлийн амьтан зүг нь шүү дээ. Би одоо цуслангийнхаа хашаанд хүртэл баримл дандаа зүгийл үжээ зүгийг цуглуулдаг. Яг л би өөрийгөө нэг хэсэг бас зүгийн шиг л төсөөлдөг. Бас дандаа л нэг юм хийж явах хэрэгтэй юм шиг тийм ээ. Амарч болохгүй ч юм шиг юм тийм өвчнөлтөө энэ бол өвчин. Шаналлахгүй нэг тийм өвчин болчтiin. Тэгэл ингэх хэвээр тэх хэвээр ингээл амьдрал богинохон байна, хугацаад жоохон байна. Энийг амжихгүй гэх юм гэдэг. Хүүхдүүд бол миний хувьд бол би 3 хүүхд гуруулаа их өгөөчтэй, гуруулаа их гоё гэж би боддог. Мэдээж конфликт янз янзын проблем үүсэлгүй яах юм те. Гэхдээ гуруулангийн би бас буруу өсгөөгүй л гэж би найддаг шүү дээ. Зураач хүн удаан хугацаагаар суугаад зураг зурдаг тий. Тэгээ магадгүй ингээ ядрах ч юм уу эсвэл биед нь ямар нэгэн зовир гардаг. Эрүүл амьдралын хэв маягийг одоо өөртөө хөвшүүлэх үүднээсээ та ямар арга хэрэгэлдэг вэ? Тэг би энийг яг өөрхийн жишээн дээр үзүүлэх гэж явдаг байсан. Тэгээд ер нь бол би одоо 8 цагаар нарийн юм хийх ч юм уу босгүй гардаг байсан тийм ээ. Одоо бол би яг бас миний өөрийн одоо дүрслэг урлагийн сонгож авсан чиглэл ч юм уу гэх юм энэ арга барилах техник их суулгадаг техник л та. Тийм болохоор нуруу өвдөх тохиолдол байгаа. Энэ бол ямар ч уран бүтээлч ялангуяа энэ сууд би Монгол зургийнхныг мэднэ, найзуудаа мэднэ, дандаа нурууны өвчтөй байдаг, толгой хөвддөг, нуруу нуус гэдэг. Тэгээ би бол нэг спортлог хүн биш. Гэхдээ би бүжгэнд их дуртай, би аэробик хийдэг, би фитнес хийдэг. Ер нь залуугаасаа тэгжэл явсан. Одоо ч гэсэн би ер нь заавал өдөртөө заавал биеийн тамир хийхгүй, йог хийхгүй тийм өдөр гэж бараг байхгүй тийм ээ. Би өвчтэй байсан ч гэсэн гар хөлөө хөтлөгч ингэж явж. Энэ бол надад одоо өнөөдөр ингээд нэг амьсгалаад явж явах тэг агаар өгдөг байхгүй. Тэгэхгүй бол хэцүүлтэй. Дэж суугаад наад захын бүх юм мөрийн бүх юм өвдөн. Тийм бол хөдөлгөөнтэй байгаа. Тэгээд зөв хоолт энэ бол зайлшгүй байх хэрэгтэй. Зураач хүнд бол за гоё дарс гэвэл гоё амсч болно. Гэтэл гоё дарс Монголд байхгүй. Би тэгж боддог. Гоё дарс. Тийм болохоор ер нь юу ч уугаад яах юм. Спирт бол ушээ зураач хүнд бол хэрэггүй зүйл байхгүй. Энэ бол зүгээр ухааныг самруулна, тэг сэтгэл санаагаар готруулна. Тийм бол архитай бол найзлах ёсгүй. Тэгэл хамгийн гоё зүү хоол маха баг гэдэг хэрэгтэй. Монголчууд шиг манай өвөө дандаа тэгс мах баг гэдэг гэж явж ирсэн. Ер нь 100 хизээ мах идчих байсан гэдгийг бол эн чинь манай энэ өвгдээцээс ирсэн маш том өв соёл واخгүй. Тэгээд энийг мартцсан манайх ч одоо 4 үлрэлт махтчих. Тийм болохоор маха баг идэх хэрэгтэй, баг хооллох хэрэгтэй, зөв хооллох хэрэгтэй. Тэгэл хөтлөх хэрэгтэй. Тэгэл яг уу эрүүл амьдраа. Тий, яг цоо эрүүл амьдрна гэдэг бол энэ үлгэрт байдаг баг л та. Хүн мэдээж өвдөлгүй байх. Миний ганц бас өөрийгөө бас хянаагүй ч гэдэг юм уу зүв авч яваагүй би шүн унтдаггүй байсан байхгүй. Маш олон жил шүн нойргүй явсан. Тэгээд энэ бол бас эрүүл мэндэд тодорхой хэмжээний нөлөөлсөн. Гэтэ яг одоо жоохон сурж л юм л да унтаж. Тэгээд шүн дандаа юмаа хийдэг. Дандаа 3 цагийн нойртой явдаг. Тэгэл өглөө нь босвол мэдээж хичээл номдоо яваад. Тэгэхээр яг уу
эмэгтэй зураач хүний амьдрал өөр арга байхгүй. Бүх юмыг хамжуулахын тулд 3 хүүхэдтэй гэж шүү дээ. Хүүхдүүд нь таныг одоо зураг явахад хэрэг дэмждэг, ойлгодог. Одоо ар гэрийн ажилд ээждээ туслаад ч юм уу те. Ер нь уран бүтээлч хүний ар гэр ямар авах хэвтэй. Хэрвээ таныг ар гэрт нь ойлгодог бол одоо юу гэдэг илүү хурцлагдаад явах уу? Нэг бол өөрийгөө ойлгуулах гэж ямар нэг үйлдэл хийх үү? Би ер нь ойлгуулах гэж явах юм биш баг. Намайг ойлгохгүй бол би сална шүү. Би угаасаа тийм зарчимтай. Яагаад бол над дэндүү энэ хорвоо богинохон байхгүй. Би хүнд өөрийгөө ойлгуулах гэж явахсаар байхдаа амьдрал өнгөрч штэ. Тийм болохоор би амьдралыг бол маш амархан шийдэж нураадаг юм баг. Ер нь те. Одоо юу гэх юм? Би бол урлагаал нэг тавьдаг. Яг нэг үгүй хэлэх. Тийм болохоор би хийж байгаа бүтээлдээ магадгүй илүү хайртай гэвэл манай миний 3 хүүхэд гомдож байгаа. Гэхдээ би дуртай өөрхийн бүтээлдээ хийж байгаа юм да. Тийм болохоор яагаад ч юм миний хүүхдүүд энийг ойлгоод өссөн. Надаа ямар ч түүх болж үзийг одоо ч түүх болдгоо. Өөртөө би даацсан. Маш их эрт би даадаг. Бүх юм хийж чаддаг. Өөрсдийн гэсэн концепт үзэлтэй. Маш одоо би бол бахархдаг чаддаг тийм. За миний одоо жоох охин бол одоо дөнгөж 13-тай л да. Тэгээ манай 13-тай охин хүртэлтэй ээж нь юу хийж ийн яаж ийн нархиж тэр нь илүү дутуу юм байдаг. Бүх юм өөрийгөө ингэж хичээлдэж хүртэл намайг оролцуулдаг. Бүх юм амжуулаа. За гэрийн ажил гэвэл би өөрөө хийдэг. Би зээч ер нь хүүхдүүдэд оролцуулдаг. Шалж хуваалгадаг. Тийм болоод энэ дээр бол одоо эмэгтэй хүн бол гэрийн ажлыг шүн ч гэсэн амаа хийж амжуулах хэрэгтэй л гэж боддог тий. За яг хөө тэгээд тусалдаг хүн дэргэдээ сайн л байхгүй л амжуулах хэрэгтэй. Тийм болохоор бол энэ нь яа чи би азтай л да намайг ер нь ойлгодог. Дэргэд байгаа хүмүүс ер нь тодорхой хэмжээгээр ойлгодог. Тийм болоод гэхдээ би тодорхой хэмжээгээр ойлгохгүй тохиолдолд бол би заавал ойлгуулах гад энэнд бол би цаг гарцтаад тийм ээ мэдээж уран бүтээлч хүнтэй амьдрах бас хэцүү шүү дээ. Тэр үл их хэцүү зам байхгүй юу бас заримдаа өөрийн гэсэн эмоцтой, өөрийн гэсэн айштай, өөрийн гэсэн характертай тийм эмхтэй хүн бас зураач байна гэдэг бол янз янз л байдаг баг хүний амьдралд. Зураач эмэгтэйчүүдийн амьдрал их сонирн байдаг л да. Өөр ингэсэн юутай штэ нэг чамдан дарга ёстой гэдэг штэ тийм нууц байдаг байхгүй. Тэгвэл нэг уран бүтээл төрүүлэхийн тулд хичнээн их цаг хугацаа зарцуулдаг. Магадгүй эргээд энэ нь одоо хүмүүст хэр үнэлэгддэг юм. Энэ янз янз байдаг л та. Жишээлбэл маш түргэн хугацаанд санаа ирж зүгээр хөгжмийн жайсаар ч юм уу зүгээр гудамжинд нэг хөвтөж байгаа хогноос болоод ч юм уу зүгээр нэг хүн нэг сони шүлэг хилцсэний төлөө ч юм уу моментар хүн санаа ирдэг байхгүй. Би одоо өөрийнх нэг судалгааны дэвтэртэй тий судалбарын дэвтэрч гэдэг юм уу юуны ч ингээд нооргол байхгүй. Би нооргон дээр би хэдэн мянган санаатай. Тэгээ ганцхан бухимдал явдаг байхгүй. Би оюутнуудаа ч хэлэхгүй багш нь барахгүй. Энийг зурж дийтгэхгүй юм байна. Тэр байтхаа заримдаа би санаагаа хүүхдүүдэд өгдөг. Нэг нуггүй дипломд яал өөрөө би энийг би хуваалцъя л та ягаад бол би барахгүй юм чинь. Өнөөдөр булгандаг үний нас хүрэхгүй шүү дээ. Энийг бүгдийг зураад. Тэгэхээр яг хуу тодорхой хэмжээний энийг би нэг санааг хүнтэй хуваалцаад дэргэд байгаа хүмүүстэй өгдөг ч юм уу, оюутны чанартаа ч өгдөг юм уу ингээд явах дуртай. Тэгээд ер нь бол санаа гэдэг чинь түргэн хугацаанд гардаг, их удаанч гардаг зүйл байдаг. Заримдаа санаа айгу надад бол ингээд хүмүүс ингээд яаж юу зурна гэж явдаг. Надад тийм шаналх юм байдаг. Энэ ертөнц чинь барагдчихгүй маш их зурх юм байж хат юунд шаналдаа. Гэхдээ яаж зурх уу гэдэг бол хамгийн том асуудал байдаг байхгүй. Заримдаа тийм хийс ургой тэр санаануудыг чинь зурхад за ямар хэлбэрд оруулах уу, ямар техник олох уу те. За реалист болох уу, бодит бус болох уу, тийм ээ сэтгэлгээнийг болох уу, ямар жанр, ямар хэлбэр оруулах уу гэл ингээл хүн чинь шаналж эхэлдэг байхгүй. Энэ дээр үл хийцүү. Энэ дээр цаг алддаг тийм ээ. Нэг гоё бодчоод дараа нь тэрийг гүцэх гэсэн чинь ердөөс юм болчихгүй. Тэгээ баллал хоостоо ураал бараг бүх юм тастаал хайчдаг ч үе байдаг тийм ээ. Гэтэл ингээл юмнаар эхлэнгүүтээ айгүй хурдан цагийн дотор тэр гүцэх ч юм байдаг байхгүй. Тэгэхээр энэ бол яг тухайн үед юун дээр сууж юун дээр ажиллаж байгаас бол одоо миний чонтой сэдвүүдээр ноцолтой байгаа байхгүй. Миний өөрийн чон шүү дээ. Зүгээр энэ сэтгүүлд байдаг ч юм уу, зурганд байдаг чон биш дээ. Яг миний өөрийн чон гэхлээр. Гэхдээ би гарч өгөхгүй би бүр 6 сар ноцолтож байгаа байхгүй. Деформацанд оруулах, бодитоос гаргах, өөрийн хүүхчгээ болгох тийм ээ. Одоо би бол хүүхдийн дүрийг бол маш их эвдэж чаддаг болсон. Гэтэл тэр чоныг эвдэх гэсэн чинь өөрөөсөө бодит болоод болохгүй. Тэгээд би ойлгож байхгүй ямар хэцүү юм бэ ингээд амьтныг эвдэх чинь бас хэцүү юм яа л эхлээд үл тэр бодитоор тэр судалгаа нь хэрэгтэй. За тэр бодитоор ойлгонгуудаа
Яг үүндээ тэр чонны характерыг яг эвдээд тийм болгоно гэдэг чинь маш хэцүү юм би амьдтыг. Шар шуу мар шуугаа бол эвдээд байгаа тийм хэрэг мэрэг одоо энэ дараачийн үслэг явахгүй одоо энэ 11 сараа. Гэтэл чон гэдэг маа дийлдэхгүй байхгүй магадгүй нэг чонны өдөөс харж би харж ирсэн л да зоопаркт чон харж үзсэн чонны дүрийг таалагддаг тэр нүд мөдөгт. Гэхдээ тэр дотоод сэтгэлээ илэрхийлэх тэр чонны дүрийг гаргана гэдэг бол бас амаргүй. Тэгэл ноцолдох. Тэгэл гол ноцолдох хэрэгтэй л да олдохын тулд. Би үл ер нь залуугасаа ер нь тамхи татад сорж нэг ч үзээгүй. Нэг удаач би хундаг одоо аригт арсдаг ууж үзээгүй. Ер нь миний эрүүл явъя гэдэг те үнс яагаад чи тэгж боддог тийм ээ. Энгийн хүмүүс одоо урлагаас жоохон хол хүндий хүмүүс болохоор тэгдэг штеп. Зураач нар нэг дор шууд суугаал нэг амир зурцдаг тий. Магадгүй харснаа шууд гартаа буулгачдаг гэдэг. Нэг уран бүтээл хийхэд бол ямар их судалгаа магадгүй тэр хүн дотроо тархиндаа бас бодож боловсруулж ийн гэдгийг ойлгохгүй л тий. Яг хэцүү энэ судалгаа гэдэг юм бол мэдээж уран бүтээлч судалгаа гэдэг чинь бүхэл хөдөл амьдрал واخгүй. Өнөөдөр судалгаагүй юу ч гарахгүй шүү. Хүн мэддэггүй юм а зурч чадахгүй. Хүн мэддэг юм ал зурдаг. Жишээл өнөөдөр зөвхөн нэг Монгол дээл зургийг гэхэд л өнөөдөр ямар хэцүү гэлээ те. Тэгэл нөгөө нэг өвгийнхаа хийсэн альбом увцсны альбом үзэж яаж ган зах нь ямар байгаа ингэж байгаа. Наад захыг хүннүү гэдэг бол бүр хэцүүд тэр үед бидний үед үзчихсэн ч биш. Тэгэл ингээл буруу зурчихгүй тэрийг бэжгүй гээл гутал руу ороод ингээл судалгаа байгаа. Наад зах би одоо би гэдэгч би морь зурч чаддаггүй гэж. Яг би морь жилтэй мөртлөө морь зурдаг байхгүй. Яг миний яг чи сэтгэлд яг тийм одоо Монгол морь бууж өгдөхгүй. Тэнгүүд би морь зурх дурггүй. Гэтэл би морь зурх гэж зөндөө үтсэн янз янзаар ингээл тийм. Таталбар бол хийчих чинь. Гэхдээ надад морь миний сэтгэл буухгүй болохоор би үнэхээр би морь оролддоггүй. Гэтэл яг мэдээж яг зураад хэлвэл тэр морь гэдгийг би чинь судлах хэрэгтэй. Зүгээр би нэг сэтгүүлээс хуулах биш шүү дээ. Би очиж тэр морийг чинь бүр харахтай ямар амартай байдгийг, ямар нүдтэй байдгийг, тэгээ шүтгүүд нь ямар байдгийг, булчин хаанаас гард энийг ингэж судлахгүй. Түүхэн сэдвэл бүр хэцүү шүү дээ. Энэ түүхийг судлахгүй, юу альва зүйлийг судлахгүйгээр зураг гарна гэдэг бол шал худлаа. Тэр үлээ. Өнөөдөр би энэ траншены сэдвэр зурж байхдаа би энэ Монголын энэ ядарсан хүүхдүүдийн энэ нийгмийн энэ уналтын тухай зурж байхдаа би маш их судалгаа хийсэн. Өөрийн хэмжээндээ би өөрөө тэр бөөсдсөн хүүхдүүд хичээл заадаг байсан. Би өөрөө энэ амар хулгайч хүүхдүүдтэй уулзаж явж ирсэн. Тэгжээж юм гарахгүй бол худлаа зурна гэдэг бол худлаа л бүтээл гарна шин. За сонсогчд маань булган зураачийн тухай ойлголттой болсон болов уу гэж найдаж байна. За харин одоо Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьсан Үржингийн ядам сүрэн гэх энэ хүний нэрээр овоглож авах анима дүрслэх урлагийн сургуулийн үйл ажиллагаа болоод онцлогын талаар ярилцвал анима сургуулийн сургалтын онцлог нь яг чухам юу байдаг вэ? Үржингийн ядам сүрэн гэдэг манай өвөл мэдээж нэг үндэслэгчдийн нэг дүрслэх урлагийн одоо суурийг тавьсан гэж би хэлж чадна. Тийм болоод мэдээж тэрнээс хойш маш олон жил өнгөрөөд би одоо өвгийнхээ ачийг юугаар хариулах уу гэж би боддог байсан тийм. Шууд мэдээж би сургууль байгуулчих гэдэг бодол орж ирээгүй л те. Би нэг гоё уралдантай болъё. Гэхдээ өвгийнхээ янд музейтэй болъё. Янз янзын бодол орж ирсэн. Гэтэл би юу үлдээж болох уу гэхлээрэ надад ягаад чи хүүхдэд заах тийм мэдрэмж, ерөн шавьтай болох тийм багшлах ч юм уу мэдрэмж байдаг гэж би өөртөө итгэдэг байсан л та. Тэгэхээр би бас шууд багш болчихъя гэж бас бодоагүй байсан. Тэгээд төгсөж ирчээд би ер нь багшилж үзээд болоод байгаа юм шиг болохгүй ч байгаа юм шиг хэл мэлний мэдлэг тутаал хэцүү байсан л та. Би ч бас монголоор ярина гэж бүр алдаг байсан. Одоо харин гайгүй яриад. Тэгэхээр тэр үеэс гал би 94 оноос хойш л энэ сургуулийг бид нар байгуулцсан. Мэдээж би ганцаараа байгуулаагүй те. Бүгдээрээ хамтаа манай ах чинь ингээд амьд сэрүүн байлаа, ихч маанч байсан. Бүгдээрээ л нийлж байгаад энэ сургуулийг бид нар бий болгоод их сонин нэр өгсөн анима гэж тийм ээ. Тэгээд анима бол латин нэр өгөөд буруугаар унших юм бол миний охины нэр Амина те ингээд анима тэр л сэтгэл сүнс гэсэн үг байгаа тийм ээ. Тэгээд энэ бол би урлаг үл сэтгэл юм гэдэг одоо вариант орж гэдэг юм уу одоо зорилго нь л тийм. Ягаад бол сэтгэлгүй юм дурлаг байхгүй. Сайхан юм дотор л урлаг байдаг.
сайхан зүйл гэдэг нь өөрөө сэтгэл. Тийм болохоор бүх юм сэтгэлийн байх хэрэгтэй. Би энэ сургуулаа байгуулах ямар ч манай сургууль жижиг юм, манай сургууль магадгүй тийм амар одоо рекламадад бид нар энэ олон нийтэд мэдэгдсэн ч биш. Тэгвэл манай сургуулийн ганц онцлог байдаг. Бид нар бүх юм сэтгэлээсээ байдаг. Багш нарын сэтгэлээсээ байдаг. Бидний өөрсдийн зорилго сэтгэлээсээ байдаг. Хүүхдүүдээ бид нар авахтаа сэтгэлээсээ авдаг, заахтаа сэтгэлээсээ гэж. Тэгээд энийг л би алдагдуулчихгүй юмсан. Ерөнхийдөө энэ олон жил ингэж ийм зорилготой л авч явъя. Тийм болоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг магадгүй энэ хүүхдүүд би энэ нийгэмд харж байна. Би бас талыг насалчлаа шүү дээ. Өнөөдөр энэ нийгэмд зурдаг, авьяастай, тусгай хэрэгцээт гэж одоо нэрлээд байгаа юм те. Ийм тодорхой хэмжээний бэрхшээлтэй онцлогтой хүүхдүүд маш их байна. Монгол тэр тусмаа их байна. Гэтэл эднийг авах сургуулиуд дийлэн бага байдаг. Эдрийг хөнгөж харах сургууль бас тийм их байдаг. Тийм болоод манай сургуульд дандаа үд хаалга нээлттэй. Ямар ч төвшинг юм. Бид нар одоо аутизмтай хүүхдүүдийг аваад эхэлчихлээ. Аутизмтай хүүхдүүдэд сэтгэл гаргаад заана гэдэг бол асар их хөдөлмөр. Би энэ багш нарын амар үнэлдэг. Их хэцүү. Яг бол аутизм гэдэг бол биднэрт шинэ юм байгаа хгүй. Бидний үед аутизм гэж би сургийн сонсоогүй байсан баг тий. Тэгтэл одоо ийм хүүхдүүдэд хичээл бас заагаад мэдээж хөгжлийн бүгдээрээ хөгжлийн бэрхшээлтэй биш л дээ. Би бол ялгамааргүй байдаг байхгүй энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тийм үгүй. Яах вэ тэгэл одоо хараагүй төрчөөз, сонсголгүй төрчөөз, хүлэхгүй гаргүй төрчөөз, зэгтэн дутуу маанаг төрчөөз одоо яах вэ те? Тэгэл эн чинь энэ нийгэм дотор бүгд л багтаж нэг нарны дор амьдарч байгаа юм чинь яхад болтгоо. Тэгэхээр амьдрах л ёс. Адилхан сурах хэрэгтэй. Тийм болоод сураад харин зөөр багш нарт бол маш их төвчээр хэрэгтэй л дээ. Ийм хүүхдүүдийг авч яваа. Тийм болоод мунх сэтгэлийн сургууль. Анх 94 онд байгуулагдсан. Тий одоо ингээ 25 жил боллоо. Он гараад бид нар ойгоо тэмдэглэн бас тийм богинохын биш одоо удацсан л шүү дээ. Ингээ маш хурдан ч юм байна энэ он жилүүд чинь. Манай радиогийн Урлаг Баян ертөнц нэвтрүүлгийг бүх насныхан хүлээн авч сонсох боломжтой. За тэгвэл тэр дундаа хүүхэд залуучуудтай хандаад та магадгүй ирээдүйд урлагийн замыг сонгоод би урлагийн хүн болно гэж шийдчихсэн байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөмөр байна? Урлагийн хүн болохын тулд өөртөө багаасаа ямар зан төлөвийг суулгаснаар ирээдүйд илүү амжилттай явах боломжтой вэ? Зурж сухна гэвэл өөр. Урлагийн хүн болно гэвэл бүр цаанаасаа мэдрэмжтэй авьяастай төрөх ёстой. Тэгээд мэдээж тэр төрөлхий өгсөн одоо хаанаас тэнгэрээс юм уу бурхнаас аав ээжээс юм гэдэггүй тэр өгсөн авьяасыг авч явж үүрээд явна гэдэг бол асар том зам. Энийг дандаа одоо юу гэх юм тэтгэж явах хэрэгтэй энэ авьяасаа. Одоо ургуулчих хэрэгтэй байхгүй юу? Бий болгож явах хэрэгтэй. Энерги өгж явах хэрэгтэй. Тэрэнд бол асар их төвчээр хэрэгтэй. Тэгээд хоёр дахь зүйл би ер нь тэгтээ хүүхдүүд ирэхдээ гэж чи дуртай юу л гэж асуудаг. Өнөөдөр амттай хоол гэж байдаг. Өнөөдөр фейс ухаад айгу амттай байдаг одоо орчин үеийн хүүхдүүдэд тий. Өнөөдөр энэ цахим ертөнц эзэлж штэ хүүхдүүдийг. Эдгээр нь айгу амттай. Зурах тийм амттай байхгүй бол үлсэж яхад амт талах ямар амттай вэ гэдэг шиг тийм амт байхгүй, тийм тачаал байхгүй хизээч зураач болохгүй. Ер нь одоо өнөөдөр хөлөө угуулсан ч бүжгэлдэг тийм ээ. Балетчингууд хөлнөөс нь цус урсж яхад бүжгэлж идэг юм л би энийг бүр нүдэрээ харсан тийм дуртай байж өнөөдөр хуруун дээр чи ивэр ургаад одоо бараг цус гарах нь юу юм те. Гэхдээ нуруучин бүгдээ өвдөж ягаад чи дуртай байх юм бол за чи зураач болно л гэж хэлдэг. Хэрвээ тийхгүй гэх юм бол эргэлцсэн дээр. Хобби маягаар зурх бол нэг өөрлөлтөө. Тийм болоод уран бүтээлчийн зам сонгож байгаа бол чи маш их тачаалтай байх хэрэгтэй. Зөв юм да. Одоо энийг бүр би тачаал гэж хэлдэг. Ягаад бол тэр чинь бүр чичирс дайрж явах хэрэгтэй байхгүй өөрийнхөө хийх гэсэн юмдаа бүр өнөөдөр ингээд зурахгүй бол би яана гэж сандарч явж явах хэрэгтэй. Тийм мэдрэмж өөрт нь байгаа бол зураг зурна уу? Тийм мэдрэмж байхгүй бол за яах вэ? За нэг өдөр зурна, нэг өдөр зурахгүй, нэг өдөр одоо яана ингээл нэг өдөр намарна гэд ингэж явах юм бол яг зургийн сургуульд орох гэдэг бол тийм заавал хүссэн зүйл болоод ах хэрэггүй л. Тэгээ зураач болох өөр зөндөө мэрэгчл байж штэ. Бидний одоо амьдарч байгаа цаг үе нийгмээ та өөрийнхөө дүгнэлт хэлэх юм бол магадгүй таныг эмэгтэй хүнийх нь хувьд уран бүтээлч хүнийх нь хувьд эмзэглүүлдэг, магадгүй баярлуулдаг зүйлүүд юу байдаг вэ? Би яг энэ бүхнээс энэ нийгэмд үзэгдэж байгаа үзэгдлээс их хүчтэй явж аж уран бүтээлтэй энийг тусгана гэж би боддог. Яг би өөрөө нийгмийн янз янзын болохгүй юмтэй дагаад өөрөө шаналчих юм бол би сүрнэ. Сэтгэл санааныхаа гутралд орчих юм бол би сүрнэ. Тэгтээ
би өнөөдрийн цаг үеийг би аюул их мэдэрч байна. Юу болж байгааг мэдэрч байна. Зураач хүний одоо өөрхийн ертөнцөөр гэж намайг шаналгаж байгаа юм маш их байна тийм ээ. Энэ уламжил байхгүй болж байгааг би мэдэрч байна. Энэ газар орон юу болж байгааг би мэдэрч байна. Өнөөдөр өвс цэцэг байхгүй болж байгаа би мэдэрч байна. Уул хадаараа явж байгаад юм өөрчлөгдөд зөвхөн барилгын хогон дотор баригдаж байгааг би мэдэрч байна. Байгаль экологи сүйтж байгааг би мэдэрч байна. Хүний нандин чанарууд солигдож байгааг би мэдэрч байна. Хүний бариу нандин зүйл хайр дурлал гэдэг юм солигдож байгааг би мэдэрч байна. Энэ миний харж байгаа үнцэг. Тийм болоод би дамзан харуулж их дуртай. Дөрв мөрдөд шүлгүүд нь тийм ээ. Тэгээд өнөөдөр нүдтэй мөртөл сохор юм шиг тийм ээ. Чихтэй мөртөл дүлийн юм шиг явдаг цаг болцсон юм байна гэж. Тэгэхээр би ганцхан юм аа. Би ингэж л харж ийн гэдгийг би уран бүтээлтэй л үзүүлдэг. Надад гоё юм зурх сонирхол байх. Яагаад гэвэл би тэр гоё юм тэртээ дөрвөө би харна. Би үнэхээр одоо миний төсөөл зураач үний юу гэхээр одоо ингээд хот гэхэд бол бүхэл ногоо цэцгэндээ баригдсан тийм ээ. Маш гоё үлгэрийн одоо хоббитийн байшингуудыг дүүрсэн. Дүү Монгол гэрч байж болно тийм ээ. Маш том хүрхрээ урссан. Энэ бол үлгэртэй миний зүудэнд байдаг байсан байхгүй бага насны. Би тэргээр төсөөлж явдаг ертөнцийг. Тэгээ байгаль дэлхийг онгоноороо тэр байгаасаа гэдэг бол миний бүр 3 настай байхын миний хүсэл юм. Яг хоо тухайн үедээ би ланхаа гэж ойлгодог маш том цагаан цэцгүүд дэлгэрээд ингээд зүудэлж. Би тэр дунд явж байсан. Одоо том болоод би зүудлэхгүй байгаа байхгүй. Маш харамсмаар. Би энийг бүр хүсэж мөрөөдөж ингэж явж исэн. Даанч энэ хорвоод бол биелэхгүй. Нэг өдөр өвөө маань надад хэлжсэн. Та ер нь дахиж хүн болж төрөх үү гэж би өвгөөс асуухад өвөө нь хизээч энэ дэлхийд дахиад ирмээргүй. Би бурхны ормонд төрмөр байна гэж. Тэгэхээр яг одоо би зүгээр юу гэж ойлгож гэв. Энэ хорвоодын дүү бохир байна гэж би ойлгодог. Болоод миний уран бүтээлэл дандаа тийм нэртэй цөөн цаг гэрээ 9 чонон хүүхдүүд гэл дандаа тийм. Өрсөлдөөрлийн одоо урсгал чиглэлүүд гэл ингээ хөгжөөд явж гин тий. Олон шинэ урсгалууд сүүлийн орчин үеийн урлаг гээл түрээд ороод ирлээ. Танихаар яг одоо жинхэнэ урлаг нь ямар байх хэвтэй юм. Яг зарим хүмүүс ингээ янз янзын бүтээлүүд хийгээд тэрийг урлаг гэж нэрлээд байна. Тэгэхээр таны бодлоор яг жинхэнэ урлаг нь магадгүй тэр одоо сонирхогчийн түвшний урлагаас ямар ялгаатай юм. Тэгэхээр яг хөө мэдээж миний бодлоор бол оюуны хүчээр чимээ тийм ээ. Дээрээс нь маш их одоо хариуцлага дааж чадсан юм бол урлаг байдаг зүйл баг гэж би боддог. Тэгэхээр энэ хариуцлага гэж байгаа юм гэхлээр энэ бол зүгээр нэг хатуу дүрм төлөвлөгөө биш л дээ. Юу ах вэ гэхлээр ер нь би орчин үеийн урлаг юу дутаад байгаа юм гэж өнөөдөр зүгээр би зураач хүний нүдээр халгууд ер нь бол шүүмж гэдэг юм байхгүй болчихдохгүй. Урлагийн шүүмж. Урлагийн шүүмж юун дээр тогтов гэхлээр мэдээж урлаг гэдэг чинь юу вэ гэсэн эксперт одоо дүгнэлт байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр зүгээр жирийн хүн өнөөдөр нэг юм ингээ нааснаа урлаг болгоот ч гэдэг юм уу зүгээр нэг гудамжнаас хог авцаал энэ урлаг гээл ингээд ах юм бол урлагийн төвөл мөн чанар нь юундаа ер нь урлагт одоо хэмжүүр байх ёстой юу гэж юм. Нийгэм унж байгаа нийгэм өөрөө уналтанд орж байгаа болох урлаг юм хог болоод байгаа гэж би өөрөө ойлгодог тийм ээ. Тэгээ энэ бол яг хөө надтай санал нийлэхгүй байж болно. Гэхдээ би тэгж л харж байна. Тийм болоод хямдхан зүйл бол урлаг биш. Өнөөдөр урлагийн бүтээлийг хараад хүн юм бодож чадах хэрэгтэй. Бат бодох ёстой юм байна. Өнөөдөр зураг гэдэг чинь уншигддаг байх ёстой юм байна. Тэгээд зураг гэдэг бол их амархан зүйл байх ёсгүй юм байна. Би тэгж боддог. Тийм болохоор хэрвээ өнөөдөр хямдхан өнөөдөр энэ тэр оюуны санд нь юу ч нэмж чадахгүй зүйл бол би бол урлаг хийж чадахгүй. Хоёрт бас мэрэгжлийн түвшин гэж байдаг. Өнөөдөр ингээд мэрэгжлийн зураас гэж байдаг. Мэргэжлийн өнгө гэж байдаг. Мэргэжлийн зохиомж гэж байдаг. Энэ юмыг ингэж орхигдуулж яснаар бол урлаг гэдэг бол мэдээж уналтанд л орж байгаа. Энэ бол ганцхан дүрслэг урлаг дээр биш шүү дээ. Дуун дээр ч юм уу гэдэг бүжгэн дээр ч ингээд харахад өнөөдөр зүгээр харьцуулах. Тэгэхээр тэр байтугай социализмд их баригдмал их үзэл суртал байсан ч гэсэн ер нь арт критик энэ урлагийн шүүмж байсан шүү дээ. Тийм болохоор бас урлаг гэдэг бол маш их том одоо юу гэх юм шалгуураар явдаг тийм зүйл байсан. Өнөөдөр яг энэ нийгэмд бол маш их дутж байна. Тийм болоод
одоо зурагтаар ингээд урлагийн бүтээл гэж гаргасан мөртлөө зүгээр одоо манай амгалан багш ардын зураач яадаг нь базаарны урлаг гэж ярьдаг гэсэн юм. Наран туулын одоо базаарны тэр үед наран туул байгаагүй ч гэсэн бид тэр тийг хайдаг гэсэн. Тэгээ базаарны урлаг гэдэг тэр хүн бол яг ойлгож ирсэн байхгүй. Зөвхөн нэг сайн дурын зүйлийг урлаг болгодог. Тэгээд одоо хүмүүс нь ч мэдхээ үгүй ягаад бол яг энийг шүүмжлэх хүн байхгүй шүү дээ. Энийг яг энэ шүүмж зүгээр урлаг судлаач нарын ч бас хийх ажил тийм ээ. Энийг тэгээд өнөөдөр болохгүй байгаа юм бэл үү, хийж болохгүй байгаа мó, эсвэл дийлэхгүй байгаа мó. Өнөөдөр сэтгүүлч нар ойлгохгүй шүү дээ энийгээ тий. Аль нь өнөөдөр урлагийн бүтээл, аль нь урлагийн бүтээл биш үү гэж юу ч хийсэн болно гэж тавьсан. Тэгээ энэ бол урлагийн түвшнийг доошоо буулгаж урлаг гэдэг чинь худамжны түвшин биш байхгүй. Энэ элит байхгүй. Урлаг бол дээд түвшин. Тэгээ энийг ингэж цементтэй арчиж хайж нэг түвшинд болгож байгаа нь бол айгүй харамсалтай. Шинжлэх ухаанд гэсэн одоо том академичд байдаг тийм ээ. Урлагт ч гэсэн өөрийн гэсэн эксперт, өөрийн гэсэн шүүмжнэр байдаг, урлаг судлаач нар ингээл эднэр бол миний бодлоор зориг мохцсон юм шиг санагддаг байхгүй. Мэдээж яг цэвэр урлаг судлаач гэж мэрэгжлэр явж байгаа хүмүүсүүд энэ урлаг судлалын ажил дээр бол маш их ажиллах ёстой. Би одоо охиныгоо баг за хүчээр биш гэхдээ заавал урлаг судлаач болоорой гэж байгаа да амина болчлоо л доо би тэгээд одоо энэ дээр миний охин зоригтой гаргасан. Шүүмжлэн гэдэг чинь муулна гэсэн биш шүү дээ. Шүүмж гэдэг чинь тэр байтугай тэр зураачийн дотоод санаа тэр гой бодлыг гаргаад ирэх ёстой байхгүй. Өнөөдөр энийг ямар төвшөнд ойлгож байна хүмүүст яаж одоо ойлгуулах уу гэдэг бол урлаг судлаач нарын шүүмжлэгчдийн одоо төвшинлөлтөө яаж ойлгуулах уу гэдэг. Тийм болохоор энэ төвшин дээр амнаач гэсэн лекц уншаад ингээд гадуур ингээд юм хийгээд ингээд явж байгаа бол одоо бас мундаг байна л да. Тэгээд цаашд нь би бас итгэдэг штэ охиндоо. Миний хийж чадаагүй юмыг би бол өөрийнхөө тодорхой хэмжээнд би бол илүү зургаа сонгоцсон байхгүй. Хэмжээ шүүмжихээсээ илүү. Гэтэ би бол сургуультай бол би энэ шавнардаа бол би шүүмж тавина. Шавнардаа бол би өөрийнхөө юу гэдэг сэтгэл зүрхээр эднэрийг бас одоо дамжуулж юу гэдгийг өөрийнхөө чадлаараа эднэрийг гаргаж байгаа болохоор бас энэ нийгэмд чинь эдгээр тодорхой хэмжээ хариуцлага өөрчил явна штэ. Зураач болж байгаа юм чинь. Тийм бол урлаг бол хариуцлах үүрдэг зүйл аахгүй юу? Хүний оюуныг одоо үдэд тэтгэж явах хэрэгтэй зүйл. Тэжээж явах хэрэгтэй. Тэгэхээр гудамжны түвшин хизээж байж болохгүй. Бүрийн зүгээс урлагийнхны хэрэг дэмжтийн дэмжлэгийг багуулад хүмүүсийн урлагийн боловсрол их доогуур байна уу гэж бас бодол төрж би нэг үед их атаархдаг байсан. Энэ бол Микеланжелог үед Лоренцо де Медичи гэж тийм одоо Италийн хаан штэ тэр үеийн тийм урлагийг номер 1 тавьж тийм ээ урлаачдыг тэр үеийн урлагчид одоо дуурч тэр үеийн л урлагийнхныг дэмжиж өгчээсэн том сургуулиудыг барьж том музей академиудыг бий болгож исэн одоо Лоренцо де Медичи бол маш ухаантай хүн байсан юм л дээ. Микеланжелыг дэмжсэн хүн чинь тэр шүү дээ. Магадгүй Микеланжело гэж байхгүй байх байсан баг. Тийм ухаантай хаантай байсан. Өнөөдөр Монголын төрг гэдэг үл тийм ээ юугаа дэмжиж ийн ойлгомжтой шүү дээ. Өнөөдөр Улаанбаатараар дөрвөн хог шиг шилэн барилга л баригдчихэв. Өөр юу ч байхгүй. Энэ бол мэдээж бас тэр баригдах ёстой л баг. Тэр хувийн юм ингээ баригдах ёстой. Гэхдээ өнөөдөр гой одоо хуучны барилгууд сүйтж байна. Гой баримлууд нь байхгүй болж байна. Өнөөдөр зайсан харал. Өнөөдөр тэр би харамсдаг үржний ахын маань хийсэн бас одоо энэ олон зураач нараар бүтсэн үржний ах маань хичнээн хувь нэмрээ оруулаад дипломын ажил өнөөдөр харагдахаач байсан. Тэр зайсан дээр юм урлагийн бүтээлдээ манах ингэж л ханддаг болчихсон. Тэгээд ганцхан юм биш музейнүүд бол бүр сүрч штт. Музейнүүд энэ дотор энэ гэж би хоошоо явах болгонд Эрмитаж үздэг. Одоо жишээ нь Москва Третьяков ямар хэмжээнд хамгаалагдаж байна. Ер нь ингээд хаач явж исэн зүгээр л нэг юм жижигхэн галерейд ороход бол өнөөдөр зургийн хамгаалт гэдгүүд ямар байдаг. Манайх бол энэ дэмжих ямар ч бодлого байхгүй. Тэгээ ингэж хэлэхлээр буруутчих гад байдаг. Гэтэл өнөөдөр үнэн штт. Урлагийн төсөв одоо төсөл гэхлээр хамгийн сүүлд байж байдаг. Ер нь энэ дэмжих юм байдгүй. Бизнесмен толгойтой хизээч зураач байхгүй л байна. Гэхдээ тэр мэдээж урлаг өөрөө мөнгийг авцардаг ч юм уу, урлаг өөрөө энэ тансгийг авцардаг байж болно. Энэ л өөр зүйл байхгүй. Өнөөдөр урлагийн бүтээлээ дэмжиж, өнөөдөр урлагийн музейнүүдийг дэмжиж энэ урлагийн бодлого өөрөө тэр чигээр цогц бодлого байх ёстой бол өнөөдөр нийгэмд бол энэ байхгүй шүү дээ. Энийг бол зүгээр хинч хэлнэ. Зураач нь бол маш их бухимдаж энийг ярьдаг. Тэг зөвхөн ярихаас цаашгүй л байдаг. За музей сүрлээ ингэж. Надад нэг гадаадын хүн ирээд зан базарыг үзчихэд уйлж ирсэн баг. Та нар ийм гоё шидэвэр бүтээлүүд ингэж хадгалагдаж байгаа мó гэж те. Надад хэлэх үг олдоог. Өнөөдөр энэ музейнүүд бол өрөвдөлтэй л байх шүү дээ. Бүр
гарал уны. Би өвөөгийнхээ бүтээлээр л ярина. Өнөөдөр өвгөн хуурч гэл шамбисан жаацтай хичнээн жил байж хагаад манай сарна жаацл хүсэн штэ энийг тий. Өнөөдөр өвөгийн бүтээл зүгээр одоо би бусад ахмадуудын бүтээл аимшигтэй л байдаг. Өвөөгийнхээ бүтээлийг би складанд хараад ухаалтчихсэн. Газар хөвтчихэл хинт ч хэрэггүй. Ийм л амгаалттай байна. За сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэлбэр тоо өснөөр бид сошиал орчин, телевиз, радио гэдэг энэ бүх мэдээллийн хэрэгслүүдээр урлагийн тухай мэдлэг мэдээллийг илүүтэй авч урлагийг илүү ойлгох болсон болов уу гэж бодож байна. За мөн түүнчлэн дэлхийд дахинд Монголын уран зураачдын бүтээлүүд үнэлэгдэж бас хэдийнэ танигдаад байгаа. Тэгвэл магадгүй Монголын эсвэл дэлхийн шилдэг сар болсон уран бүтээлчдээс таны хайрл уран бүтээлийг нь үзэх дуртай ямар уран бүтээлчд байдаг вэ? Тэгэхээр яг уу сүүлийн үед гэж би хэлэхгүй. Урлаг бол ойлгодог хүмүүс дандаа байсан. Социализмын үед ч байсан. Манай элит одоо зураач нарыг бол би бүрээс багаасаа мэддэг бол ямар ухаантай, ямар авьяастай, ямар гоё мэдлэгтэй тийм хүмүүс байсан. Тийм бол урлагийг бол сонирхдагч улсууд тэр үед ч байсан, үздэгч байсан. Яг уу мэдээж ийм өргөн далайцтай их юм одоо галериуд ч юм уу ингээд янз янз юмнууд байгаагүй, төслүүд бодлоо тийм байгаагүй ч өнөөдөр бид нар гудамжаар явж байхад этюдник үрчгэд зурагчингууд явж гин гэдэг айгүй их бахархдаг байсан шүү. Одоо ч тоохгүй шүү. Манай оюутнуудтай ярихлаар багшаа тоохчгүй юм байлээ гэж. Харин ч айгүй сонин зургийн мэрэгчлэл бараг жирийн мэрэгжил болцсон юм шиг гэж. Тэгвэл энэний одоо концепц энэний талаар ямарваа нэг бодлого ингээ боловсруулад явж байгаа галерейнүүд, энэ хүмүүс, хувь хүмүүс бас өнөөдөр мөнгөтэй хүмүүс тийм байна. Тэгвэл нийт тийм цогц бодлого байхгүй ч гэсэн хувь хүмүүс үл байгаа тийм ээ. Тийм болохоор манай энэ зураач нар бол би үл эзэн манай монгол зураач нар бол түнлэхийн авьяастай улсууд байгаа байхгүй юу? Энэ дундаас одоо худлаа зураач нар их бий. Гэхдээ жинхэнэ урлагт одоо юмаа хийдэг одоо зураач нар бол бас их байгаа шүү дээ. Тийм болохоор би бол манай Монголынхаа зураач нартай хайртай юм хийдэг зураач нараа мэднэ. Тэгэхэд өнөөдөр би бол их наттай ойр байдаг ч гэдэг юм надаа миний сэтгэл зүйтэй их ойр байдаг гэсэн Ж болдог байсан зураг графикч одоо бид хоёр их юм ярьдаг байл одоо талигач болцоо одоо Ж болдын графикийг би бол маш сайн мэддэг дотоод нууцыг мэддэг яагаад тийм юм зурдаг байсан мэднэ жижиг гамбаа байна одоо моринтэй набрус бид хоёр одоо хоёулаа хамтарч үсгэлэн гаргана гэдэг одоо надад их ойр байд би бол одоо мэдээж миний бас сэтгэл зүйтэй ойр байдаг зураач нартай их дуртай. Тэгтээ одоо жишээ дурггүй гэх юм биш. Тэд нар өөр философитой, өөрийн гэсэн одоо юу их арга барилтай улсууд гэж. Дэлхийн нийтээс хөл надад их ойр байдаг. Би бол яг багаасаа Микеланжелод их хөдөлмөрч юм. Яг баримлуу те. Роден их дуртай те. Ингээ баримлуудад нэг дуртай байсан баг. Хамгийн их сэтгэл хөдлөгдөг мэдгүй энэ бүр ингээ дотрыг гिचгдэл Дуда Грач, Яжи Дуда Грач гэх Поршийн зураач байгаа. Би бүр үсгэлэнгийн үсэх гэж бүр Порш руу явж байсан. Чи миний би боддог байсан байхгүй миний түрүү чи амьдралд байсан надтай амьдарч исэн хүн ч юм илүү ягаад чи бид хоёрын арга ажиллаж гисэн төстэй ч юм шигсэн миний ертөнцийг ойлгох юм шиг би тэгээд даавал нэг уулзандаа гэсэн чинь талигач болцсон юм байл л дээ хөрхөн бурхан болцсон байлээ тэгээд би үсгэлэнгийн үзээд каталогийг аваад них гоё ханамж аваад үнэхээр ингээд ямар гоё юм бэ тэр хүн нэг л тийм ойр байж идэг гэдэг Дуда Грачийн бүтээлүүд ячин туртай тийм ингээд тэгэл олон байна л да гэдэг зураач нарыг нэрлэх бол дуусахгүй юм. Ягаад бол ер нь зураач болгоны түүхийг би өөрөө их судалдаг, өөрөө уншдаг болохоор ингээл зүгээр Ван Гог гэхэл бүр бүхэлдэн том ертөнц нэгдэж байгаа. Тэг ингээл үуч. Магадгүй зургийн тийм таалахгүй махад тэр хүний түүхийг мэдээд тэр хүний дотоод сэтгхүүгийг мэдрээд үнцгийн тэр ертөнцийн мэдрэхлээр чинь зураг шал өөрөөр уншигддаг байхгүй. Бид бүхэн бас өөрийнхөө дотоод ертөнцөөс бас урлагийн тухай сэтгэл оюунаа зориулж байгаа энэ ажил үйлсийнхээ тухай ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. За энд хүрээд манай өнөөдрийн урлаг ба ертөнц нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Төрөлх урлагийн анима сургуулийн үйл ажиллагаанд өргөжин тэлж цаашдаа олон шавнырыг төрүүлээсэй гэж танд хүсье. Зургийн мэрэгчлээ хүмүүс мэдээж өрсөлдөөнд байдаг. Өнөөдөр бүгдээрээ сайхан амьдраад, бүгдээрээ өнөөдөр талхтай амьдраад, бүгдээрээ ингээд ер нь гэхдээ зураг бол баяждаг зүйл биш шүү дээ. Оросын алдартай нэг зураач одоо ч гэсэн амьдарч байгаа хэлж ийсэн байхгүй. Цатгал нь зураач хідэж зураг зурхгүй гэж.
Урлаг бол сэтгэлд хурсан хэр буртгийг угаан ариутгагч Тэнгэрийн ус юм. Сайн муу, хар цагаан, хайр харуусал, алдаа оноо, амьдрал, үхэл, эхэн ба эцэс. Энэ бүх жаргал зовлон, эргэлтгүй мөнх ба мөнх бус. Хүний амьдралын бүхий л игээтэй хийгээд бүүдгэр талыг урлаг хэмээх тайлагдаж онцгой мэт ертөнц өөртөө агуулж буй. Өнгө гэрэл их шиг хөгийг танд мэдрүүлэх долгион Их дэлхий радио 107. урлаг ба ертөнц. Урлаг ба ертөнц.